Монгол Улсын ерөнхийлөгч Хөрөлсөх бүгд найрамдах Чех улсын ерөнхийлөгч Петр Паул нарын ивэл дорой Чехийн үндэсний музейд Чингис хаан олон улсын үзэсгэлэнг нийтэд толилуулж эхэллээ. Үзэсгэлэнгийн нээлтэнд хоёр улсын төрийн тэргүүнээр олцлоо. Чингис хаан үзэсгэлэнг 2025 оны 3 дугаар сарын 10-наас 6 дугаар сарын 22-ны хүртэл толилуулна. Чингис хаан үндэсний музей Чингис хааны академийн археологийн хүрээлэнгийн 698 ширхэг үзмэр эд өлгийн зүйлийг дэлгэжээ. 2023 онд Францын Нант хотноо 2024 онд Улаанбаатар хотноо Чингис хаан монголчууд дэлхийг өөрчилсөн нь нэртэйгээр гарсан үзэсгэлэнг ховор сонин үзмрээр баяжуулан Чингис хаан нэртэйгээр дэлгэжээ. Монгол улсад Чингис хаан музей байгуулсны дараа гарч байгаа Европт гарч байгаа хоёр дахь хамгийн том үзэсгэлэн бол энэ өдрийн Чех улсын үндэсний музейд дэлгэгдэж байна. Хоёр улсын ерөнхийлөгч энэ үйл ажиллагаанд ач холбогдол өгч ивэл дорой үзэсгэлэн зохион байгуулж байгаа юм. Тэгэхээр хүн төрөлхтний түүхэнд хамгийн том эзэд гүрнийг байгуулсан тэр хүний үлдээсэн өв санаа бодол бүхнийг дэлхийд даяар төвөнд дэлгэрүүлэхэд энэ үзэсгэлэн бол онцгой үр гүйцэтгэх гэж бид нар бодож байгаа. Тэгэхээр Европ бол газар нутаг багч гэсэн энэ дэлхийд дахинд эзэлж байгаа ялангуяа соёл, шинжлэх ухаан, боловсролын салбарт эзэлж байгаа өнөөдрийн байр суурь явж ирсэн түүхээр аваад үзэх юм бол дэлхий тэргүүлэх соёлын хэсэг бол Европт байдаг. Тэр хэсэг дээр нь үзэсгэлэнгээ авчирч гаргана гэдэг бол бас манай Монгол улсын соёлын гадаад бодлого бол өргөжинд хэлж байгаа. Соёлын гадаад бодлого том амжилт гэж бид нар үзэх ёстой байна. Тэгэхээр энэ удаагийн Монгол Улсын ерөнхийлөгчийн альчлаг хүрээнд бол одоо хоёр орны ерөнхийлөгч нар энэ удаагийн үзэсгэлэн нээлтэнд бол оролцож өгүүллээ. Тэгэхээр ерөнхийлөгч нарын өгөнд бол одоо Чингис хаан дэлхийг өөрчилсөн нь одоо дэлхийн түүхэнд бол Чингис хааны түүхэн гавьяа ач холбогдол бол маш одоо онцгой байсан. За тэгээд өнөөдрийн одоо хоёр улсын харилцаа хамтын ажиллагаанд бол одоо тухайн үеийн Монголын эзэнт гүрний үеийн за Чингис хааны авч явуулсан бодлогууд бол одоо өнөөдөр одоо маш одоо өндөр ач холбогдлыг өгч байна гэсэн одоо ийм агуулгаар бол одоо илэрхийлсэн ерөнхийлөгч. Famous миний хувь хүний хувьд ч тэр манай гэр бүлийн хувьд аягүй тийм маш чухал цаг үе болж байна. Тэгээд энэ бол хоёр улсын харилцааг өргөжүүлэх, хоёр улсын харилцааг бэхжүүлэх чухал өдөр гэж үзэж байна. Би Чехийн бас артист, зураач. Энэ үзэсгэлэн гаргахад би хувь нэмрээ оруулж олон хэсгүүдээр ажилласан. Дээрээс нь үзэсгэлэнгийн нөгөө дэглэл тавилтан дээр би бас гар биед оролцож ажилласан байгаа. Монголын өв соёлд онцгой хайртайгаа хэлье. Түүнээс манай гэр бүлд онцлогтой манай аав социализмын үед Монголд ажиллаж байсан. Түүний Монголоос судалж авсан хувцас хонрууд дээрээс нь медалууд манай гэрт хадгалж байдаг. Би өнөөдөр бас энэ Монголын соёлтой холбоотой дийл өмсч ирсэн. Би өөрөө Занбазрын урлагийн бүтээлүүдийг цуглуулдаг, судалдаг. Бас 20 жилийн өмнө бас Баян үлгэд очиж байсан. Тэгээд бас Монголын өв соёл гэхээр надад байнга ойр. Үзэсгэлэн Чингис хаан болон Монголын эзэнт гүрний хүн төрөлхтний түүхэнд үзүүлсэн нөлөө, түүний эзлэх байр суурь, түүхэн үннийг танин мэдүүлэх, нүүдлийн соёл иргэншилт монголчуудын өв соёлын онцлогийг сурчлах зорилготой юм а. Чингис хаан үзэсгэлэн Параг хотноо анх биесээр анхудаа гарч байгаа бие даасан соёлын үзэсгэлэн бөгөөд хоёр улсын соёл шинжлэх ухааны хамтын ажиллагааны нэгэн шинэ үе эхэлж байгаа юм а. Нээлттэй үеэр мөн 2027 онд Параг хотноо 65 үзмрээр бүрдсэн үлэг гүрүүлийн үзэсгэлэн хамтран зохион байгуулалттай холбоотой гэрээнд шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Дэмбэрэл, Чехийн үндэсний музейн ерөнхий захирал Михаил Лукеч нар гар үсэг зурлаа.